За бидний үзэх сэдэв маань бол хүндийн хүчний потенциалын энерги. За хүндийн хүчний потенциалын энерги гэдэг нь бол юу ярьж байгаа юм бэ гэхээр бид нар бол үүнийг зүгээр потенциал энерги гэж хэлж занцсан байдаг. За энэ маань бол ямар ч юм гэхээр EMG-H буюу тухайн ямар нэгэн цэгээс H өндөрт байх харьцангуй потенциал энергийг илэрхийлж, харьцангуй энергийг илэрхийлж байгаа. За тэгвэл EMG-H гэдэг маань бол хүндийн хүчний потенциал энерги бид ялгаж өгч байна гэсэн үг. За ерөнхий яг потенциал энерги маань бол юу үсгээр тэмдэглэдэг сургагч нар зарим EP буюу энерги потенциал энерги гэсэн утгатай. За тэгэхээр U тэнцүү хасаг гамма M1 M2 хуваахны R буюу хоёр мастер биетүүдийн хоорондын харилцан үйлчлэлийн потенциал энерги бол ерөнхий хэлбэр бол ийм томьёогоор байдаг. За тэгвэл эндээс энэ EMG-H бол яадаг вэ гэхээр урган гардаг бөгөөд нэг бид нар хүндийн хүчний потенциал энерги буюу тухайн ямар нэгэн цэгээс H өндөрдөх хүндийн хүчний оронд байгаа нөхрийн потенциал энерги гэж илэрхийлж үздэг. За тэгвэл энэнтэй холбоотой хэдүүлээ жишээ авч үзье. За газрын гадарга байна. Газрын гадарга тооллын 0 гэж үзье. За 0-оос дээшээгээ Y координат авч үзье. Y координат. За тэгвэл эндээс бид нар ямар нэгэн ийм стабилитийг авъя. За ийм стабилитэд хүндийн хүч үйлчилж байгаа. EMG. За тэрний анхны байрлал нь Y координатын системээр учраас Y I гэж тодорхойлъё. За тэгвэл дараагийн нөхөр маань тодорхой зайд энд байсан стабилитийг цул тавихад энэ шиг явах хөглөр чөлөө дуналт хийгээд энд ирнэ гэж бодъё. Энд үйлчлэх хүч нь мөн адил EMG байна л гэсэн. Түүний байрлал нь Y final бол. За тэгвэл одоо эндээс бид нэр тодорхой ямар нэгэн X зайд за X биш. За D зайд шилжсэн гэж үзье. За энэ бол доошогоо шилжилтийн вектор гарна. За ийшээ шилжилт хийгдсэн, D шилжилт хийгдсэн. За тэгвэл бидний хувьд бол ажил гэдэг маань юу юм бэ гэхээр хүчийг үржих нь шилжилтийн скляр үржих гэдэг. Хүчийг үржих нь шилжилтийн скляр үржих. За шилжилт бидний хувьд бол Y final-аас хасгана Y initial. За тэгээд энэ бол ямар тэнхлэгтэй вэ гэхээр Y тэнхлэгтэй байгаа. Y тэнхлэгтэй байгаа учраас бид нар чиглэлийг зааж өгнө. За тэгэх юм бол эндээс бол юу болох вэ гэхээр EMG-ийн чиглэл бол доошогоо байна. Дээшээ чиглэл Y, доошогоо чиглэл бол энэ дээр сөрөг байна. Тэгэхээр EMG бол доошоо чиглэлтэй байгаа учраас сөрөг тэмдэг аав. EMG за тэгээд Y тэнхлэгтэй байгаа учраас J нэг вектор үржүүлээд гэж. За тэгэхээр энэ бол юу болох вэ гэхээр EMG гэдэг маань болно. За энийг үржих нь за D шилжилт маань бол эцсийн байрлалаас анхны байрлалыг хассан шилжилт болно. За тэгвэл Y final-аас хасгана Y initial. За тэгээд энийг үржих нь J нэг вектор байна гэсэн. За эндээс бол бид нар юу болох вэ гэхээр скляр үржүүр үржих юм бол JJ үржүүр нэг болдог. За тэгэх юм бол энэ хэмжигдэхүүнээр бид энийг үржүүлнэ. За энийг гişмөрлөн үржүүлнэ. За ингээ үржүүлэх юм бол EMG Y final манай сөрөг тэмдэгтэй болох нь EMG Y final. За хасгана. Хасгахын нэмэх болчин тэмдэг. Тэгээд EMG Y initial болчихно. За эндээс бид юу болох вэ гэхээр EMG-г хаалтнаас гаргачих юм бол ажил тэнцүү EMG хаалтнаас гаргавал за Y initial-ийг урдаа тавьчих. Тэгээд хасах нь Y final болно гэсэн. За энэ маань бол юу юм бэ гэхээр шилжилтийн эсрэг тэмдэгтэй болж өгч. Шилжилтийн эсрэг тэмдэгтэй болж. За нөгөө талаас юу болчих вэ гэхээр энэ зай маань бол бидний хувьд л D зай байна гэж үздэг. За ерөнхийдөө бол эндээс бол ажил маань бол юу болчих вэ гэхээр эндээс харъя. Энэ бол эцсийн энерги. Эцсийн энерги. Потенциал энергийн эцсийн энерги. Энэ болохоор потенциал энергийн анхны утга гэж бодсон. За тэгвэл эндээс юу болчих вэ гэхээр ажил гэдэг маань потенциал энергийн өөрчлөлт бөгөөд
эндээс харах юм бол сөрөг тэмдэгтэй. Эндээс хаалтнаас би сөрөг тэмдгийг гаргаж үзье. За тэгэх юм бол сөрөг тэмдэг гаргах юм бол Е П энэ талаас хасах нь Е П энэ шил болно гэсэн. За энэ бол юу юм бэ гэхээр бидний хувьд бол потенциал энергийн өөрчлөлт байна гэсэн. Потенциал энергийн өөрчлөлт. За тэгвэл ажил гэдэг маань юу бодгоо гэхээр потенциал энергийн өөрчлөлтийн сөрөг тэмдэгтэй байдаг. За эндээс бол юу болох вэ гэхээр бас mg d гэдэг гараад ирдэг. За d гэдэг нь бол бидний хэлж занснаар бол h гэдэг өндрөөр илэрхийлж байгаа. Бидний энэ цаг h-аар илэрхийлж байна. За тэгэхээр ажил маань бол юу болчих вэ гэхээр mg h гэдэг шууд ирчих болно гэсэн. За нөгөө талаас ажил гэдэг нь бол потенциал энергийн өөрчлөлтийн эсрэг тэмдгээр авч үздэг байна. За одоо үргэлжлүүлээ хэдүүлээ жишээ авч үзье. За ямар жишээ авах вэ гэхээр ямар нэгэн ачаа байна гэсэн юм. Ачаа. За энэ ачааны масс нөгөөцсөн байгаа. Энэ тэнцүү 1 кг. За энэ нь дээшээ чиглэлтэй ямар нэгэн F гэсэн гаднаас хүч үйлчилсэн. За тэр хүч нь болохоор 10 ньютон. Нас 10 ньютон гэж үзье. За тэгвэл энэ тохиолдолд би дээш нь тогтмол хурдаар дээш нь өргөсөн байж болно. За тэгвэл тогтмол хурдаар дээш өргөөд ямар нэгэн маш тэнцүү 1 м өндөрт гаргасан гэж үтээ. За тэгвэл эндээс бид нар гаднаас хийсэн одоо үйлчлсэн хүчний ажлыг бол за энийг одоо өргөгчийн ажлыг болъё. За мөн хүндийн хүчний ажлыг болъё. За мөн энэ ачааны хийсэн ажлыг болъё. Ачаа. За тэгэхээр бол энэ ачаа бол өөрөө л ажил хийгээгүй бөгөөд энэ ачааны хийсэн ажил нь болохоор өргөгчийн ажил болон хүндийн хүчний ажлын нийлбэртэй тэнцүү. За энэ нь мэдээж тэг гарна. За яаж тэг гарах вэ гэж. За тэгвэл эндээс харъя. Энд үйлчилж байгаа хүчнүүдийг харах юм бол дээшээ хүч F, доошоо хүч mg. За эсгэлэр үржүүрээр бодох юм бол юу болж вэ гэхээр дээшээ чиглэлтэй F байхад дээшээ чиглэлтэй H шилжиж байна гэж үзнэ. Тэгвэл нөгөө хоёр дахь тохиолдол нь доошоо чиглэлтэй mg байхад дээшээ чиглэлтэй H цан шилжсэн буюугод энэ хоёрын хоорондох үнцэн 180 градус. 180 градус. За энэ хоёрын хоорондох үнцэн нь болохоор тэг градус. За тэгээд үзэх юм бол ажил гэдэг чинь F-ийн хүчийн шилжилт буюу энэ дээр бид нар H гэдээ үзсэн байна. H-ийн хүч нь косинус тэг. За энэ нь өргөгчийн хийх ажил. За тэгвэл энд хүндийн хүчний хийх ажил нь болохоор хүндийн хүчнийх Fg үржих нь H үржих нь косинус 180. Косинус 180 юу гэдэг вэ гэхээр энд бол хасгныг утгаа авдаг. За тэгвэл хүндийн хүчний ажил маань бол хасах mg H болно гэсэн. За тэгвэл эндээс өргөгчийн ажил маань бол юу болох вэ гэхээр гаднаас үйлчилж байгаа энэ хүчний ажил гэсэн үг шүү дээ. Энэ хүчээр H-ын шилжүүлж байгаа. За тэгвэл энэ нь бол косинус тэгд 1 гэдэг буюу F-ийг үржих нь H. За энэ F хүч нь өгөгдсөн. За тэгвэл энэ нь бол 10 ньютон, 10 ньютоныг 1 м үржүүлэх юм бол энэ бол өргөгчийн ажил нь 10 жоул. За эндээс m нь бол 1 кг, g бол за ойролцоогоор 10 м/с квадрат гэдээ үзчихье. Тэгээ үржих нь H нь 1 м буюу энэ нь хасах 10 жоул. За эндээс ингээ бодох юм бол ачааны хийсэн ажил юу болчих вэ гэхээр харв дээр нэмгэх нь хасах 10 жоул. За ингээд чиг нь жоулын гадна тавьчих. За ингээд тэг. Ачааны хийсэн ажил бол энэ дээр бол тэг гэж үзнэ.